Ангитай гишүүнтэй энэ хуулийн төслийг хамтран өргөн барьсан. Үндсэн шалтгаан бол дагуучин социализмын үед бол 16-17 Бат сүмбрийн асрах газар гэж бидний хуучин ойлголтоор бол хэдэн ядруухан өгшөнтэнд очиод ингээ байгаад идэг нэг ийм газрыг төсөөлөд идэг асрах үйлчлэгийг. Тэгээ орчин үед бол одоо тэр мөнгөний эдийн засаг гэдэг энэ чиглэл рүү нь одоо шинжилсэн бодлохоор энэ хуулийн төсөл орж ирж байгааг бол дэмжиж байгаа. За тухайлбал одоо нийгмийн даатгал хувийн хвшлийнхэнтэй холбоод зөвхөн төрөөс одоо юу гэдэг асуудлыг бүрэн шийдэх хэлбэрээр биш гол нь хувийн хвшлтэй хамтарч ажиллаж энийг цааш нь өөрөө унахчихгүй зөвхөн төрийн татаастай байдаг биш хувийн хвшил. За тухайлбал одоо бизнесийн ийм байгууллага болгож энэ хуулийн төсөлд бол тусгацсан байж байгаа. Тэгээд Ангитай гишүүний маш олон газартаа уулзаж гадаад дотоодын байгууллагатай хамтраад туршлагын сайн судлаад ингээд Монголд бол одоо нутагшгад бэлэн болсон. Дэх нь үе бид нар бол одоо Ахмад өгшчүүлээ асар нэхэр гэртээ ачицаа харах байдлаар одоо армаа өрөөнд ингээд байгаад идэг нэг ийм сэтгэлгээр хандаад ирсэн. Заавал Ахмадуудаа хажуудаа байлгаж иж асардаг ч юм бас биш болчиход байна л да. Орчин үед залуучуудтай хүмүүс бүгд ажил бизнестэй болсон учраас Ахмадууд өөрсдийнхөө энэ комьюнитиг бий болгох энэ хуулийн гаргалгаа төсөл нь бий болж байгаа маа. За бас нэг хүмүүнлэг талаас энэ хуулийг дэмжиж байгаа юм болохоор энэ Ахмадуудын ганцаардлын үнэр гэж байд юм байна. Энэ ганцаардлын үнэр гэдэг бол өөрөө хамаг өвчнөх нь уул уурхай болж идэг. Одоо бид нар сэтгэл битгэрнэ гэж ярьж идэг. Ахмадууд хамтдаа нэг хамт олон болоод нэг комьюнити болоод бие бинийгээ хараад тухайлбал одоо зарим нэг ажил төрөл эрхлээд ингээ хамт байх юм бол энэ өвчин үнэр танд дэр байхгүй болчт ингэнэ. За тэгэхээр энэ бол их хүмүүнлэг дээр нэрүүл мэнд Ахмадуудын дундаж наслалт урт наслалтынхт нь оруулж байгаа буян заяа оруулж байгаа юм хуулийн төсөл юм аа. За ингээд дэмжсэн 60 эдэн гишүүн байгаа юм байна. Тэгээ их хурал дээр манай гишүүд маань дэмжиж, байнгын ороо маань дэмжиж энэ хуулийн төсөлд амьдрал хэрэгжээсэ гэж хүсэж байна. Баярлалаа.